Өнөөдрийн арга хэмжээ нь байгууллагын гүйцэтгэл, үр ашиг, хариуцлагын тогтолцоог сайжруулах, хамтын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа бөгөөд бид хамтдаа санал бодлоо солилцож, туршлагаа хуваалцсан өнөөдөр олон чухал шийдвэрүүдийг гаргана гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн арга хэмжээнд бас маш хүндтэй зочид ирсэн байгааг та бүхэндээ дуулгах гэдэг байна. Ингээд өнөөдрийн арга хэмжээ буюу гүйцэтгэл, бүтээмж, хариуцлага сургалт хилцүүлгийг албан ёсоор нээж үг хэлнэ хэмээн улсын 3 дугаар төв эмнэлгийн захирал амгаахны доктор профессор Төмөр Очир таныг хөдөлгөн үрж байна. 3 дугаар эмнэлэг жил болгон одоо зорилттой жил болгон одоо ажилладаг. Тэгэхээр энэ жил бол одоо ажлын одоо сахилгын хариуцлагыг дээшлүүлж, гүйцэтгэл бүтээмжийг одоо нэмэгдүүлэх юм зорилттой жилийн хүрээнд одоо олон одоо ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлж байгаагийн нэг одоо гол ажил бол одоо энэ өнөөдрийн одоо сургалт хэлэлцүүлэг байгаа. Бүх төвшний ажилтнууд маань нэгдсэн одоо мэдээлэлтэй болж өдөр тутмын одоо ажлынхаа гүйцэтгэл бүтээмж хариуцлагаа одоо дээшлүүлж илүү их одоо үр дүнтэй хамтарч ажиллана гэдэгт бол хотоос одоо эргэлзэхгүй байна. Өнөөдөр улс даяараа ер нь төсөв болвол яадаг вэ? Асуудалтай. Мөнгө байгаа мó? За ер нь хэцүү. Тэгэхээр менежмент хийх. Яаж энэ нөөцийг яаж идэг вэ? Зүү удирдах бай. Туршлагад суурилсан тэр удирдлагыг нотлохоон суурилсан бодлого сургалтаа уялдуулах ийм шаардлага байна. Туршлага гэдэг бол сайн хэрэг. Тэгвэл тэрийг бас яаж идэг вэ? Илүү төгөлдржүүлэхийн тулд нотлохоонд өгдөлт датандаа суурилсан ийм зүйл бий болцсон байгаа өгдөл. Энд чинь нөгөө шүүн дунгаадаг, системтэй ханддаг ийм зүйлүүд хэрэгтэй. Одоо 3 дахь эмнэлэг юу бодох хэрэгтэй гэвэл биднэрт нэгэнт одоо уур амьсгал буюу санхүүжил нөөцийн асуудал энд тулж байна. Биднэрт нэгэнт тодорхой орцуудыг бүрдүүлсэн байна. Тодорхой тусламж үйлчилгээнд үзүүлж байна. Тэгэхээр энд одоо бидний тулгараад байгаа даван туулах дасан зохицохын асуудал маань яалтчгүй менежментийн өргөжтэй байдал. Институцийн зохион байгуулалтын асуудал зайлшгүй орж ирж таар 3 дугаар эмнэлэгт хийж болчмоор санагдаад байгаа зүйл нь бол одоо жишээлбэл энэ өндөр өртөгтэй тийм үү эрэлт ихтэй лавлага шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг энэ эмнэлэг тасгийн харьяалтаа ор ажил болох уу эсвэл стратегийн нөөц байдлаар орны менежментийг хийх үү гэдэг асуудал. Зорилгоо үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэсэн хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Гэхдээ яалтгүй та бүгдийн хувьд бол хүнийг мэс засал хийснээр эрүүл болгох үүргийг хүлээж байгаа. Тэр утгаараа хамгийн бага зардал гаргах ямар ч боломжгүй. Жишээлбэл харуултын дараах мэсслийн үйлчилгээ, зүрхний стент тавих ийм одоо мэсслийн үйлчилгээнүүдийг та бүгд хийхэд яалтгүй стандартад нийцсэн бүх хэрэглээ, эмнэлгийн хэрэгслээ хэрэглэн эмч өвчтөн хоёулаа хариуцлагатай байх ёстой. Ингэж ээж зорилгоо үр дүнтэй хэрэгжүүлэх тэр хүнийг нас оролт, нас орох тэр эрсдлээс нь хамгаалах тэр үйл ажиллагааг бол зайлшгүй хийхээс өрөвгүй. Гэхдээ хитэн төгрөг чамаагүй бид гаргана гэх аргагүй. Яагаад гэвэл мөнгө маань өөрөө хязгаарлагдана л гэдэг. За тэгвэл үр ашгийг хэрхэн сайжруулах юм бэ? Нэг талдаа зардлаа бууруулж болно. Тэ? Зардлаа буур. Гэхдээ чанарт нөлөөлж болохгүй гэдэг нэг юутай. Зардлаа бууруулж болно. За нөгөө талдаа одоо байгаа зардлаараа илүү орлого олох боломжтой. Гүйцэтгэлээ нэмэгдүүлэх боломжтой гэсэн. Тогтмол зардал хааштай гарч байгаа? Залингийн зардал гарч байгаа. Тэ? Байр ашиглалтын тогтмол зардлууд гарч байгаа. Гарч байгаа талдаа тэр тогтмол зардлаа ашиглаад нөгөө талдаа орлого нэмэгдүүлэх боломжтой. Тогтмол зардлаа хаана хүрээд нөхөд байна гэдэг нь түрүүний энэ илтгэгч нарын маань илтгэл дээр гарч ирсэн эрүүл мэндийн байгууллага хэр үр ашигтай байна вэ гэдэгт ер нь бол бас маш их хамааралтай байгаа. Хэр тусламж нь ийм төвлөрсөн тусламж үзүүлэлтийн тусламж үйлчилгээнийх нь цар хүрээ нь хэр байдгийг гэдгээсээ бас ер нь бол хамааралтай байдаг. Тийм учраас төрөлцсөн гэж тусламжийнх нь ямар тусламж үзүүлдэг байгууллага вэ гэдгээс нь хамааруулаад ер нь бол ангилчаад байгаа гэсэн. Тусламж үйлчилгээ хүргэж байгаа өнөөдрийн бидний бүтэц зохион байгуулалтын заагвар эн чинь яг санхүүжилттэйгээ хэр зэрэг фит хийж юм гэж
хоорондоо ажиллаж ийн гэдэг асуудал аюул чухал. Онлын үед. Одоо бид нэр сангийн мөнгөө бараг 1.2 их найдаар нэмцээд өнөөдөр мөнгө хүрэлцэхгүй байна гэдэг ийм асуудлуудаа эмнэлэг твтэж чадахгүй байна, даатгал гэрэлгүй байна гэдэг ийм асуудлуудаа ярьж нэг асуудал мөнгөндөө биш гэсэн юм байна гэдэг нэг юм гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр бид нэр health service delivery буюу энэ яг дорч тулмад хүрэж байгаа тэр тусламж үйлчилгээг хэрхэн зөв зохион байгуулах вэ гэдэг юм дутагдсан. Гэхдээ тэр нь бодлого байхгүйс учраас манай даатгал тэрийг сайхан барьж аваад өөрөө хийгээд дууссан байхгүй. Тэгээ уулын даатгалын чиг үүрэг ерөөсөө биш байхгүй. Тэр health service delivery-г зохицуулах бол чиг үүрэг биш. Тэгэхээр даатгал бол угаасаа 3 дугаар эмнэлэг одоо тийм ашигтай ажиллана уу, ашиггүй ажиллана уу өөр хамаагүй. Нэгжийн менежерийн удирдлагыг сайжруулж, чадхыг сайжруулж иж эмнэлэг өөр ашигтай тийм үү ажиллана. Нэгжийн менежер чинь тэр бодлогыг нэгжлэр хэрэгжүүлж байгаа. Тэр процессыг одоо сайжруулалтыг тэн дээр зохион байгуулж байгаа. Тэгэхээр бид нар тусламж үйлчилгээний бүтэц зохион байгуулалтаа ч гэсэн өөрчлөлтөөр болж байна шүү дээ. Тасаг төвхтөө тийм манай тасаг, манай ор, манай операци гэдэг ч одоо хуучин тогтолцоо шүү гэдгийг л одоо шүүмжилж байна. Тэгээд бид бүгдээ одоо урилгыг хүлээж авч цаг заваа, үнэтэй одоо цаг заваа тий бас 3 дугаар эмнэлгийн үйл ажиллагаанд зарцуулж хамтран ажилласан өнөөдрийн лектор зөвлөл хүндтэй тий бүгдэнд нь одоо бүх хамт олонныхоо хүмүүс талархал илэрхийлж ажилд нь бол амжилт хүсье, эрүүл сайхан хүсье.